За намайг Санжаагийн Уянбат гэдэг. Би Булган нутгийн уугуул хүүхэд. За боловсролын байгууллагад 38 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Миний үндсэн мэргэжил бол орос хэл утга зохиолын багш. Би дунд сургуулийн орос хэлний багшаар тасралтгүй 28 жил ажилласан. Тэгээд сүүлийн 9 жил мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв буюу Булган аймаг дахь хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байна. За манай сургууль Булган аймаг дахь хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв 2010 оны намар тухайн үеийн улсын хурлын гишүүн асан Инүши мөн хачрын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Одоо 9 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр 1 жилийнхаа төгсөлтөөр 9 дахь жилийнхаа 9 дахь удаагийнхаа төгсөлтийг хийж байгаа. Эрдэнэ баяраа тэмдэглэж байгаа. Ийм онцлог өдөр байна. За манай сургуулийн онцлог гэвэл дагнсан хөдөө аж ахуйн чиглэлтэй, төрөлжсөн мэргэжлүүдтэй хөдөө аж ахуйн 10 нарийн мэргэжлэр эсэгчд авч мэргэжлийн сургалт, мэргэжлийн боловсрол олгодог ийм төрөлжсөн сургууль байна да. Ерөнхийдөө яг хөдөө аж ахуйгаар дагнсан мэргэжлийн сургуулиуд бол тун цөөхөн байдаг. За тэр цөөх төр бөгөөд онцлогтой энэ мэргэжлийн сургуулиудын нэг нь манай сургууль болсноороо бид нар бас бахархаж эндээ бас их олзуурхаж явд юм аа. – 2010 оны намраас хойш шинэхэн сургуулийг байгуулах шанг татаж шинэ бүхний эхлэлийг тавьсан хаан Мессутийн хөдөлмөрч, ажилсаг, хичээнгүй, эвсэг хамт олонд би өнөөдөр маш их баярлалаа гэж хэлэх ёстой. Энэ хамт олонны хүчээр энэ сургууль орон нутгтаа бүстэй улсын хэмжээнд танигдсан, мөн хөлийн чандад гадагшаа бас гарц олсон олон амжилтын эзэд эндээс төрсөн олон шилдэгүүдийг бид нар төгсгөн гаргасан бахархалтай. Тэгэхээр зэрэг энэ бүхний ард бол миний хамт олон цаг ямагт байсан гэдгийг бол би онцлж хэлхийг хүсэж байна өнөөдөр. Булганы хаан Мессут гэдэг энэ Цэрүүн дэмжийн сэргэлэн сургуулиас олон сайхан төгсөгчд шигээ гарсан. Эндээс Монгол улсын шиддэг сургацч төвчсэн. Монгол улсын хэмжээний шиддэг оюутан бас төрөн гарч ирсэн юм аа. Бид бүхний дунд өнөөдөр 2013 оны оюут толгойн хөрөнгө оруулалттай насан туршидтын төгсөлтийн улсын шиддэг сургацч Баярхуг маань ирсэн байна. Тань Баярхугийг бид нар энэ хүнээр байн бахархаж, байн энэ хүнийг харах бүртээ сэтгэл огшиж, үнэхээр хүнд сурна гэдэг насны асуудал, сурахад нас ямар ч хамаарахгүй гэдгийг өнөөдөр биеэрээ үзүүлээд төрөлх сургуультайгаа, төгссөн сургуультайгаа байнгын холбоотой байдаг. Ийм сайхан ахмад хүн ирсэн байгаа гэдгийг өнөөгийн замнаас бас хэлсэн юм аа. За би өдөр тутам 8 дээр нэмэх нь гэсэн цагийг өнгөрүүлдэг. Тий. Өглөө 8 хагасд орж ирдэг. Тэгээ орой 5 хагасд ажил тарах ёстой боловч тэгээд өдрийн 8 цаг дээр заавал нэмж өөрийн сайн дураар ажилладаг юм захирал юм.
Нэг өдөр дуусахад энэ өрөөнөөс энэ ширээний ардаас миний гараар бичигдэж миний тамгаар баталгаажсан шийдвэрүүд үр дүнтэй байх ёстой. Би энэ дээр л хамгийн гол анхаарлаа хандуулдаг. Өдөртөгч хүний, захирал хүний гол ажил бол шийдвэрээ зөв гаргах байх гэж боддог. Зөв байгаасаа ч гэж хүсдэг. Тийм учраас өөрийн гаргаж байгаа шийдвэр, өөрийн гаргаж байгаа бүхэл зүйл дээр би анхаарлаа 100% төвлөрүүлж ажиллах гэж байна. Александр Сергеевич Пушкин шүлгүүд орос хэл дээр, монгол хэл дээр байгаа. Александр Пушкин гэдэг энэ агуу их найрагч Оросын ард түмнээс суудах 220 жилийн өмнө мэндэлсэн. Тэгээд 3 дахь зууныг дамжин хүн төрөлхтнийг соён гэлээр болж байгаа. Би өөрөө орос хэл утга зохиолын багшийн мэргэжилтэй хүн. Пушкины шүлэг бүтээлүүдтэй 18 настайгаас эхэл танилцсан хүндээ одоо уншаад судлаад өөрийн болгоод одоо өдөр тутам уншсан ч энэс уйддаггүй. Пушкины шүлгүүд бол заавал бидний одоо орос хэлтэнгүүдийн ширээний ном байх ёстой гэж үздэг учраас өглөөч уншина, өдөрч харна, орооч нэгүүлж хараал гардаг та. Би Монголын хөдөө аж ахуйг бол дэлхийн одоо номер 1 хөдөө аж ахуй гэж боддог. Яагаад гэвэл зэрэг Монголд бол хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан бол жинхэнэ утгаараа, жинхэнэ одоо оригиналаараа, жинхэнэ одоо хүний бие организм одоо юу хэрэгтэй байдгийг тэр бүгдийг ном ёсоор нь өгч чадгаараа дэлхийд ингэж болгодог. Тэгээд нэг ийм өгүүлбэр уншижсэн. Монголын хөдөө аж ахуй бөмбөрцөг дэлхийг ядуурлаас гаргана гэж. Тэгэхээр дэлхийг ядуурлаас гаргахаас өмнө Монголын хөдөө аж ахуй бол Монгол түмний ядуурлаас гарах ёстой. Монгол түмнээ баялагтай байлгах ёстой. Монгол түмнээ баян тансаг амьдруулах ёстой гэж би дотроо итгэж үнэмшиж байдаг. Тэгэхээр 2018 онд өнгөрсөн онд миний ойлгосноор бол хөдөө аж ахуйг монголчууд анх удаага тэргүүлэх салбараараа зарласан. Өмнө нь бол уул уурхай байдаг гэсэн, барилгын салбар байдаг гэсэн. Тэгэхээр бид нар бол тэргүүлэгч салбарын хүмүүс. Тэргүүлэгч салбар дотроо бид нар тэр одоо салбарыг үүрч явах, авч явах ажилтнуудыг бэлдэж байгаа. Тэгэхээр хамгийн бахархалтай хэл мал урагтай байхад хэн баян бэ? Монгол баян гэж одоо хөшөө өндөр сумын Монгол төрийн сорилт зундын дорж өдөр яруу найрагч хэлсэн. Тэгэхээр өнөөдрийн Монголын мал аж ахуй, Монголын газар тариалан, Монголын хүнсний ногоо жимсгэн гэдэг бол үнэхээр энэ дэлхий дээр хааж байхгүй цэвэр одоо нэг үгээр хэлэхэд бол ерөөсөө хүний хэрэгцээг цөм багтаасан л ийм салбар. Манайх бол Булган аймгийн хэмжээнд 2 дахь нь. Тий. Бид нар бол дээр ах насуудтай одоо 30 гаруй жилийн түүхтэй Булган хамгаан насууд гэж бас сайхан сургууль байгаа. За бид нар бол 9 жилийн өмнө дүүн болон мэндэлсэн. Тэгээд бид нар одоо 2 дахь сургууль нь бол да аймагтаа болж байна. Хамгаан бүстэй бол одоо бас 11 сургууль байгаа. Тэгэхээр ер нь шинэвтер сургуультай л орно. Бүс дотроо бол за улстай хамгаалахында ер нь бол хожуухан байгуулагдсан одоо эх жил 10 жилийнхаа хийж байгаа одоо хүүхдээр бол нэг 3-4 дугаар ангийн хүүхд юм да.
Энэ ямар хөөх юм бэ? Танайх өөрсдөө хийсэн үү? Тийм. Манай штэ. Манай мигүсрэн багш гэж. Багш хийсэн. Харин энэ гараар хийсэн гэдэг чинь тийм. Урсгсан. Тийм. Энэ чинь дандаа өөр байгаа. Шар будаа, цагаан будаа, сонгон гэдэг ингээд мөсний ногоо тэгээд будааны өрөөр хийсэн. Нэг үрчтэй ингэж наач хийсэн. Манай Харамсрын мигүсрэн гэж манайд багшилж ирсэн. Тийм цалхааны багш дээр нь бас сүйд дотор орон амшаар ажиллаж ирсэн хүн. Цэвэр өөрөөс нь гарын бүтгэл. Би болохоор зэргийн баагаар гартаа парент рүүтэй гэж бодсон. Яагаад гэвэл парент рүү гэдэг нь өсөж үрж олон болохын тэмдэг учраас тэгээд сургууль руу нэгээд олон оюутан сурагчид зориулсаа гэсэн хэллээр гарт нь парент рүү батгуулсан. Таны ажлын өрөөнд ирсэн нэг зүйл их сонирн байлаа. Гаднаас ороод ирэнгууд энэ тугнууд тийм бид нар ч одоо 9 жил энэ сургууль оршин тогтнолын нэгт чинь 5 дахь төслийн хөтөлбөр дээр явж байна. Тийм хамгийн ихэнд бид нар Оросын холбооны улстайгаа ШИФ-ийн холбоо тогтоож мэргэжлийн бас нэг сургуультай ингэж бас туршлага солилцох ийм аялал хийж тийм захирал нь манай дээр 2 удаа ирж би өөрөө 2 удаа орчиж бас манайхаас төлөөлөл явж бас туршлагын судалж ирсэн л та. Одоо ч гэсэн манай дотор байранд бол Оросын холбооны улсын тэр нэг одоо мэргэжлийн сургуулийн Мед коллеж гэдэг анхны коллежийн дотор байрных нь одоо жишг туршлага бол манай дээр ингээд хэрэгжээд ингээд тусдагчилж байна. Японд бол манайхаа бас 10 оноос хойш хэлсэн. За Японы Фукуокагийн Нишинихон сургуулийн олон улсын төвд манай 2 ч оюутан нэг жилийн хугацаанд суралцаад ирсэн байгаа. За 2 багш маань бас солилцооны хөтөлбөрт оролцсон. 1 жилээр сурсан, 45 оноо мэргэжлээд ирсэн байгаа. Би өөрөө 2 удаа явсан. Одоо дараагийн оюутан энэ жил явах гэдэг ингээд материал авахчид одоо санаачлал болтонд орж байна да. За Германд бол 6 жилийн турш бид нараа Берлин янз бүрийн уран зохиолын орчинд оюун гол экосистемд насан зохицох нь GIZ-ийн төсөл хөтөлбөр тамирдаад тэгээд одоо Герман руу бас танилцуулалт явж исэн. Багш нар маань тэнд 3 сараар 1 сараар бас бэлтгэлсэн. Герман багш нар ирж дадлагын маань өдөртөлтөд үнэлгээ хичээлийг бас заадаг. Дотроо өөрөөр өөртөө засах орны шүлийн хотын шинжилгээний дэд сургуульд бас очиж манайхаа 5 дадлага хийгээд ирсэн байгаа. 21 хоногийн хугацаатай. Тэгээд дараа чи ажлууд бол хүлээгдэж байгаа. Тэгээд сонирхох ёстой ийм байдалтай байгаа. За түүх улстай бол бид нар анхнаасаа бас мэргэжлийн боловсрол энэ салбартаа бас дэмжлэг авъя гэсэн ийм яриа хөрөөтэй. Дөрвийн талаас бол 2 ч удаа хүмүүс ирж бас ингэж уулзч байсан. Тэгээд тухайн үед бас цаг хугацааны одоо шалтгаанаар хойшлогдсон. Тэгээд цаашдаа одоо төрөлхтэйгээ хамтын ажиллагаа бичимжүүлнэ гэсэн юм байна. За энэ дээр ярилцлага үргэлжлүүлэх үү? За тэгье. За баярлалаа. Цаахан асуултаа. Тэгэхээр зэрэг жилийн жил бид нар зорилгоо дэвшүүлээд тэрэн дундаа дадлагын сургалт дээр чанаржуулах, дадлагын сургалтын ишээ шатнд гаргах, нийгмийн түншлэлийг бас өргөжүүлэх ийм зорилтыг зориуд бас өөрснийхөө өмнө тавьдаг байгаа. Тэгээд хаврын бид нар дүгнэдэг. Сая манай оюутнуудын хаврын дадлага дуслаа. Тэгээд түншлэгчд маань одоо аж ахуйн нэгжүүд манаас маш сайхан боломжоор хангаж өглөө. Дадлагт явах, цалинтай дадлага хийх. За мэргэжилтэй бас хүүхдүүдийн маань ойртох энэ бүх сайхан боломжуудыг гаргаж өглөө. Тэгээд өнөөдөр анхны баяр хийж байгаа, төслийн баяр хийж байгаа өнөөдөр бид нар бас Булган аймгийн бүр хангай сумын улсын тэргүүний тариалан компани төлөвшин компанийнхантайгаа бас уулзлаа. Тэгээд намраас хойш бас би ч уулзаад байсан хүмүүстэй уулзлаа. Маш сайхан байна. Хинхнийх нь одоо сэтгэл маш өндөр байна. Тэгээд бид нар ч одоо Булган аймагт ихгүй Улаанбаатар хот тийм ээ. За Сэлэнг аймаг, Төв аймаг бас ингэж төдөөсөр дээр эдгээр аймагын төдөөсөр дээр бид нар бас аж ахуйн нэгжүүдэд төвшүүлж ингэж сайхан хавар намын дадлага явуулдаг юм боломжтой. Тэгээд хоёр дахь ерөнхий зорилго маань
бид нар шинээр нэгдэж байгаа мэргэжлүүдээр маш том анхаарал хандуулъя гэж шийдсэн. Тэгээд манайха жилийн жилд нэг мэргэжил нээх гэл одоо амжилтгүй яваад ирсэн. Тэгээд фермер аж ахуй эрхлэл, газар тариалан мал аж ахуй гэсэн. Тэгээд энэ маань нэгдээд энэ жил маш сайхан залуучууд төгсөж байна. Баяртай энэ намраас зөвийн аж ахуйн фермер гэсэн бас шинэ мэргэжил нээж цаашдаа малын хэмжээр бас одоо мэргэжлийн ангины ийм бодолтой байгаа. За Азийн хөгжлийн банкны төслөөр тэгээ шинэ малын нэлээд гэж бүрэн лабораторид гарч ирж байна. За миний ажлын өрөөнд үнэтэй цэнтэй юм их олон байт юм аа. Тэгээ би одоо жишээ яг энэ өөрийнхөө одоо баруун гартаа дөрөв штаб чимүүд бол одоо яг өөрийнхөө л хамгийн үнэтэй цэнтэй гэсэн зүйлийг хэлсэн. Эхлээд надад ерөөсөө ганцхан төрийн маань далбаа хэлсэн. Тэгээд төрийнхөө далбааг энэ дээр ингээл сургуулаа эхлүүлж ирсэн. Тэгээд одоо бол энд шагнал дурамшуулал тэгээд одоо манай багш нарын хөлийн чандаас авчирсан энэ бэлгэнүүд энд ихтэл одоо золоо багшийн маань золзоо багшийн маань одоо хятадаас авчирч бэлгэлжсэн. За Австралиас манай багш нарын авчирч бэлгэлжсэн. Францаас бэлгэлжсэн, авчирч бэлгэлжсэн. Манайхан чинь гадаад харилцаа хөгжүүлээд энэ 3 хүний нэг нь гадагшаа заавал явсан байдаг. Тэгээд зарим багш маань одоо 4-5 удаа явчихад одоо бол явахгүй шүү гэдэг бусдын явуулъя гэдэг ингээд бас их оронцны ажил гаргаад байгаа шүү дээ. Тэгээд эдгээр дундаас миний одоо хамгийн хайртай нэг цом байт юм аа. Энэ цом байгаа. За тэгээд энэ ямар учиртай цом байв гэхээр зэрэг ургац хураалтын ажилд итгэх зүтгэлтэй оролцсон байгууллага 2013. Ургац хураалтын хамгийн итгэх зүтгэлтэй байгууллагаар булган амжилтаар шалгагдсан 2013. Энэ бол одоо хаансуудын анхны төгсөгчдийн анхны оюутнуудын одоо ургац хураалтанд 9 сарын 1-ээс 11 сарын дунд хүртэл явдаг байлаа. Эхний 3 жил. Тэгээд тэр бүхнийг үнэлж маш их олон оронтой тоотой тэнцэхээр тийм одоо хөс үнэний ажил хийсэн байт. Манай оюутан тэр нь бол одоо тухайн үед надад бол бас бичээстэй байдаг бас. Тэгэхээр оюутнуудын маань одоо хөс хүч хөдөлмөрөөр орж ирсэн ийм сайхан цом байдаг. Биднэрт олон цом бий. Гэхдээ энэ нь бол одоо надад хамгийн их юм. Яг гэвэл миний одоо оюутнууд бидний хүүхдүүд маань ийм мундаг ажилласан хөдөлмөрч оролцоотой байх нэ гэдгийг л одоо би харж суудгийн зориуд өөр дээр авч одоо алдрын болгоноос нааш нь авчирсан. Тэгээ энийг харж бас бахархаж суудаг. Тэгээд утга агуулгын хувьд ч гэсэн энэ бас ингээд харагдах талаас гар барилцсан, эв нэгдлийг илэрхийлсэн тийм ээ. Бас нэг сайхан ийм зөв их хийцтэй ийм цом байгаа. Тэгээд энэ бол одоо миний захирал хийж байгаа энэ олон жилийн хугацаанд ирсэн хамгийн үнэтэй хүндтэй бэлэгтэй. Тэгээд манай гадаад хамтын ажиллагаа, тэгээд гадаад шинжилгээ, бидний одоо харилцаж ирсэн 5 улс байна да. Тэгээд 5 улсаас цаашид одоо өргөжүүлж тоогыг нэмэх тийм ээ. Одоо түншлийнхаа чанарыг нэмэх. Тэгээд оюутны сэтгцээ багшлцгаа улам бүр одоо эрчимжүүлэх. Тэгээд дээр нь одоо нэмэгдүүлэх явж байгаа оюутнуудынхаа багш нарынхаа тоогон дээр бас ийм зорилтуудыг тавьж ажиллаж байгаа. Кандидатч би багш нарынхаа өрөөнд ч би энэ дотор бол аймаг өснөтөг өсөн хэмжээний шагналууд байна. Дандаа манай багш нарын оюутнуудын ажилтнуудын маань бүтээлч байна.
зочид ч бас таалагдаа. Энэ зундаа цэцгэлдэг болтой юм уу? Цэцгийн юунууд их байна тийм мандлууд байгаа. Тэгээ мандлуудын цэцгүүдийг манай оюутнууд одоо өөрсдөө бас тарж ургуулдаг. Тэгээд хичээлийн байр, дотор байр ер нь ингээд орчин тойрноос нэг ногоон болох тал дээр, ногоор уулах тал дээр бас бүгдээрээ хүчин зүйтэй. Тэгээд бид нар агроник компаниас нотлон бас яг үдээд хонхны хоёроор надад гоёлын моднууд өгсөн байгаа. Тэгээд гоёлынхоо моднуудыг одоо тарьсан. Тэд нар маань одоо том болцоож байна. Тэгээд одоо та нарын яг ирсэн цаг хугацаа манай хонхны хоёр бол яг монс цэцгэлэх цагаар яг монс дөнгөж цэцгэлж байгаа энэ үед таардаг. Тэгээд одоо сургуулийн маань одоо түрүүчийн оюутнууд төгсөгчдийн тарьсан монснууд одоо цэцгэлэх хэлсэн байна. Би тийм бороо хуртай үед ирлээ монс цэцгэлэх хоёрс таарч ирлээ шүү. Тэглээ. Тэгээд хөлтэй хүмүүс хурнаар гэдэг тийм. Маш их бэлгшээлтэй байна. Бороо бол их сайхан орж байна. Намхан зөөлөн. Тэгээд дээр нь бас их хүсэн хүлээсэн бороо шүү дээ. Одоо чинь борооны орон цаас орчих гэж ойлгоод байна да. Үйлдвэрүүд нь дадлага хийх хүлэмж зэрэг нь бас гаднаа байх шиг байсан. Тийм, манайх чинь одоо хойдтаа бол 0.6 га газартай. Хүнсний ногоо тариалдаг. За тэгээд өвлийн хүлэмж одоо баригдана. Зуны 2 хүлэмжтэй. Тэгээд услгаатай хажуудаа хүний хаттай. Дээрээс нь бид нар сүү боловсруул баг уурын үйлдвэр байгаа. Тэгээд хүлэмжиндээ оюутнууд маань үсгийг хийгээд нарийн ногоогоо тарьдаг. Энэ жил бол манайх өргөс цэмэх, помидор, тэгээд чинжүү тариалаад эхэлсэн байгаа. Тэгээд дотроос цэцэг тасалгааны цэцэг ургуулдаг. За тасалгааны оюун мод тарьдаг. Тэгээд одоо нэг тасаа одоо зүгээр бас давхар миний одоо хобби гэх юм уу одоо сонирхолтой зүйл бол бас цэцэг навч ургамал байдаг. Тэгээд маань бас яг сургуулийнхаа одоо энэ одоо давцж байгаа мэрэгчлүүдэд давцж байгаа нь бас одоо давхар сайхан тий оюун явдал тийм аа ч үгүй сайхан байдаг. Сүүлийн үед манай засгийн газраас нийгмийн хамгааллын яамнаас болоо яг энэ оюутнуудын дэмжих тал дээр яваад маш их ашигтай сайн ажлуудыг хийж байгаа. Тэгээ царын тэтгэлгийн асуудал шийдэглээ тийм ээ. За тэгээд ер нь багш нарыг бас чадваржуулах за өдөрт ажилтнуудад бас сургалт семинарыг байнга явуулж байна тийм. Тэр болгоноос бид нар бас шийдвэр туршлагуудаа солилцож одоо бие биенийхээ амжилтанд баярлж тэрнээс нь бас ахын авч тийм ээ. Өөрийнхөө хүссэн дээр буулгаж болгоны хаансуудад яг аль нь тасрах юм, аль нь бид нарт илүү хэрэгтэй юм бэ гэдэг дээр бас сонголтоо хийх юм уу? Хамт олонны хувьд бол манай багш нар бол шиг чадвартай, хамт олонны хувьд бол одоо эрч хүчтэй, залуу талдаа, эвсэг ийм сайхан хамт олон болсон байгаа. Багш нарын хөгжиж гэдэг бол нэгдүгээр хүүхдэд хайртай бас. Хоёрдугаар бас хүүхдэд хайртай бас. Тэг яагаад гэвэл зэрэг нэг ийм үг үгүй. Мэргэжилтээ сайн багш бол сайн багш. Хүүхдэд хайртай бол хамгийн сайн багш гэж байдаг. Тэгэхээр өнөөдөр айлч нийгэмд, айлч цагт, айлч улс орнд хүүхэд гэдэг бол ерөөсөө хамгийн эмзэг бөгөөд хамгийн төрхөн хамгийн хайрлан ийм цэцгийн хэлбэж байна. Хүүхэд. Энэ бид нар өдөр тутам цаг тутамд анхаарч, осолж, арчилж, тогтож, додомдож явах хэрэгтэй. Энэ бол би бүр насан туршдаа одоо энэ мөртлөг болж байгаа одоо миний амьдралын чиг зарчим гэж хэлж байна шүү дээ. Би нэгж бодож байна. Хэдийгээр би өнөөдөр энэ сургууль захирал боловч энэ сургууль эзэн урсан энэ сургуульд одоо сурч байгаа төгсөж гарсан бүх хүүхдийн хойцоо надад холбоотой гэж байна. Яагаад гэвэл эдгээр маань насан туршид бас арай болоод байна. Амьдралд би хараа чигээр хөтлөө бас арай хараахан дутуу байна. Тийм учраас бид нар энэ хүүхдүүдийг бол гараас нь хөдөлсөн шиг хөдлөө дэмжсэн шиг дэмжсэн шиг дэмжих. Тэгэхээр багш сургууль хүмүүжүүлэгч хүн гэдэг бол өөрийнхөө амьдралыг
өөрийнхөө сайн дураар хүүхдийн төлөө золиосон гаргаж байгаа л ер нь бидний хувийн амьдрал, хувийн аз жаргал, хувийн ашиг сонирхол гэж энэ ярих гэсэн. Хүүхдийн тухай асуудал яригдж байгаад бол багшийн хувийн асуудлыг ярих гэсэн. Би ийм л зарчмаар ажиллаж амьдарч ирсэн. Хэрвээ та хүүхдийн төлөө заа гэж хэлж чадахгүй та багшийн ажлыг эрхэхгүй гэж боддог. Би ингэж чиглдэг залууч нартай. Үнэхээр та юм хэрэглэх сонсон бол та ухрах газаргүй хүн болж таарч ирнэ. Би энэ залуучуудад нэгдүгürt баярлалаа гэж хэлэх ёстой. Хоёрдугаарт та нар чаднаа гэж хэлэх ёстой. Яагаад би баярлаж байгаа юм гэхээр бидний залхам шалаад авах ийм сайхан дунд үеийн гараад ирж байгаа хичнээн их завшаан байна. Тэдний залхам шалаад авах залуу үеийн ойр залуу насныхан байгаа нас ямар сайхан бэ. Тэгэхээр би баярлалаа гэж хэлэх ёстой дараа үеийнхэндээ. Та нар чаднаа гэж яагаад хэлэх ёстой юм бэ? Би яг өнөөдөр хэлсэн. Энэ хүмүүс чадахгүй юм бол эдгээр маань чадахгүй юм бол миний багш нар миний ажилтнууд чадахгүй юм бол өөр хэн чадах юм бэ? Тэгэхээр Монгол улсын иргэн мөн бол та өнөөдөр улс орондоо өөрийнхөө чадах чимээгээр хүлээх ёстой. Хүн болгонд өөрийн чадах юм гэж байдаг. Орхон хүнд ачаад тэнцвэрж өгдөг гэж, тааруулж өгдөг гэж байдаг. Тэгэхээр ярьдаг болсон мэт л дээ. Тэгэхээр зэрэг та тэр ачаагаа өөрөө өөрсөн шиг үү? Тийм үү? Эцэст нь ер нь үр дүнгийн харахад таны ард юу үтсэн бэ гэдгийг одоо түүх гэж. Түүх гэдэг бол бисер байдаг биш. Одоо хаансууд 9 жилийн түүхтэй юм бол өнөөдөр бэрхшил 10 жилийн ойлгож байгаа. 9 жилийн түүх миний л түүх. Миний багш нарын түүх, миний оюутнуудын түүх, манай төгсөгчдийн, миний ажилтнуудын түүх. Тэгэхээр түүх гэдэг бол хэсэг болгож биш. Түүх бол надаас эхэлдэг гэж би ойлгож байна. Тэгэхээр энэ бол бид нар үнэхээр юг ойлгох ёстой юм гэхээр та бол энэ амьдралд өөрийн гэсэн орон зайгаа, өөрийн гэсэн орчин тойрноо, өөрийн гэсэн бүх зүйлээ бүрдүүлэх ёстой. Тийм эрхтэй та тэрийг чадах ёстой. Чадамж гэж би бодож байгаа. Би нэг зүйл их анзаардаг. 90 оноос хойш одоо бас нийгмийн байдал өөрчлөгдснөөр бүх одоо мэдээллийг бид нар авах боломжтой болж тээ. Бүх суугаар, бүх хэлээр тийм ээ. Тэгэхээр манай залуучууд бол одоо гадаадын олон орны хэлийг маш сайн эзэмшсэн байна. Тийм ээ. Тэгээд маш сайн бас боловсрсон байна. Тэгээд нааша цаашаа их сайхан явж байна. Тийм ээ. Одоо хэлхийдээ танилцж байна. Тэгэхээр энэ бүхэн бол одоо энэ залуучуудын давуу талаа, энэ дунд үеийнхний давуу тал гэж би боддгийг. Тэгээд багш нарын үе үеийн шинээрээ бахархаж явдаг. Учир нь би яг юу бүтээсэн бэ? Би юу бүтээгээд үлдээж байгаа юм бэ гэдгийг би тэдгээр хардаг. Ань болон өөрийн зүйлийг төсөл тод онцлогтой байдаг. Тэртэл өөрөө гоё юм. Тэр би бахархаж би залуучуудад итгэдэг найддаг. Монголын ирээдүй бол залуу хүмүүсийн ард байгаа үнэн. Тэгэхээр дунд үеийн гэж том хүчрэх байна. Маш баярлалаа. Боломж олгосон. За тэгэхээр өнөөдөр Улсын хамгааллын талаас орон хоорондоо энэ сайхан нэвтрүүлгийг хийгээд өндөрлөх шатндаа орлоо гэж хэллээ. Тэгээд зэрэг манай улсын нутаг бол маш их өөрчлөлт бүх талаараа хүмүүс нь байгалийн тогтцсон ерөнхий төлөв нь маш их өөрчлөлтийн газар байдаг. Тэгээд 30
30 жилийн дараа намайг нутгаармдаа ирж ирэхэд 2 гараа сунгаад тасч авсан боломжуудаа баярлалаа гэж хэлье. Бас энэ сургуулийг үн таалгын нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас надтай хамт байсан хамт олондоо баярлалаа гэдгийг хэлье. Энэ сургуульд итгэж, бидэнд итгэж, надад найдаж хүүхдээ эсвэж сургасан эдэнд хамгийн их түшиг тулгуурлаж байсан эцэг эхчүүд, ан гэрийн хүмүүс туйлын их баяртай талархалтай явдаг. Тэгээд бидэнтэй хамтран ажилласан бидний оюутнуудыг авч ажиллуулж, дадлагжуулж, ажлын байраар хангаж бидэнд тэтгэс намын болон бусад бүх төрлийн дэмжлэгийг үзүүлж ирсэн түншлэгчдээ, байгууллагуудаа, хамтрагчдаа бүгдээрээ ажлын хэмжээ төсөө та нар чадсан, бид бас чадах болно гэж амж. Захирал маань одоо энэ боловсролын салбарт хүүхэд залуучуудыг сургууль хүмүүжүүлэхийн үйлсэд одоо бүдээр хүртэл одоо зүтгэсний бэлэгдээд ингээд багшийн одоо сайхан тэмдэгтэй тэгээ багшаан дуулаа гэсэн сайхан дууны үгтэй ийм одоо дурсгалын зүйлийг өөрийнх нь одоо хамгийн их бас мөрөөдөж байдаг ийм ер нь их ос школтой хүн юм шиг байлээ. Тэгээд мэдгэдэггүйгээр ингээд нэг Оросын одоо ийм бэлэг дурсгалын зүйл авсан байгаа. Ингээд таныг урья. өөрөө энэ дээр гарч ирж одоо нөгөө өөрийнхөө бүтсэн хоёр мөр шүлгийг харах ийм завшаа хөдлөө. Тэгэхээр зэрэг төрүүчийн тэр хаан сургуулийг дууны үгийг би чадан ядаа хийж аян манай шилдэг төгсөгч мижид тавьч хийж гэж амьлуулсан юм аа. Тэгээд ямар ч байсан зүүн төрөний сургууль сүлт дуутай болсон.